Эрт урд цагт Манжин хааны үед нэг хаан нутгийн ард иргэдийг хил амаараа даван дарлаж байж гин. Тэр нутагт могжоохон даагтай жогжоохон хүү гэж байжээ. Нэгэн өдөр жогжоохон хүү могжоохон даагаа унаад дарданхан замаар шавхранхан гуйдаад давхиж явтал шулуухан нөхрөө шулданхан зурам гулданхан гэд орчхож гин. Түүний нүхийг утанхан уханхан сууж байтал хар азраг унсан хар тахтай хааны адуучин хүн ирээд чи юу хийж байгаа хүүвэ гэж асууж гин. Хүү хариуд нь шулуухан нөхрөө шулданхан зурам гулданхан гэд орчхоор нь утанхан уханхан сууж байна гэж хариулсанд адуучин яасан цэцэн үгтэй гайхалвэ тэнгэр нэргийг чамайг гэв. Хүү хариуд нь дахтайгаар нь таныг нэргэг, далантайгаар нь азрагыг тань нэргэг, уртаар нь уургийг тань нэргэг, өнрөөр нь хааныг тань нэргэг, өнчнөөр нь намайг өршөө гэв. Гэтэл адуучин уурлаж хаандаа очиж мэдүүлэх гэтэл хаан эзгүй байв. Тэгээд хааны хатанд мэдүүлжээ. Хатан нь хүүг дуудуулж авчираад байцаах гэтэл хүү ямайн толгой ямбанд ордоггүй, янтгар хатан хуйланд ордоггүй, тимэн толгой твшинд ордоггүй, тэнтгэр хатан зарах шүүдэггүй, хоньны толгой хоймроо дом байдаг, хотгор сайхан ноёноо ирэхэд шийтгүүлнэ гэв. Тэгэхэд нь хүүг нүцгэлж морины уяан дээрээс уйчихв. Хүү чичрэн зогсож байтал хааны оточ лам хараад чи юу хийж байгаа хүүхэд вэ гэж асуув. Хүү хариуд нь эмч хүний эрхий хуруу, домч хүний долоовор хуруу, хувраг хүний хувхай толгой мүлжид суун гэв. Гэтэл хаан ирээд хэрхэн юуны учир уюулсан болохыг асуужээ. Хүү хатан адуучин хоёртой хэрэлдснээ бүрэн хэлбэл хаан хүү чиний зөв гэд хүүг шагнан суллан явуулав.